1991 он Милуоки мужи Висконсин хот. Клenda Кливленд гэх дундэргэм насны хар арьс бүсгүй телевиз харсан шигээ сууж итэл хөршийнхэн гэрээс хүн орлох чимээчим шиг тэгснээ алхаар юм зөхөд байгаа бололтой. Түжгэнжсэн чимээгүй болох ба. Киноны маань гол дүр болох алдарт алуурчин Жеффри Дамар аль хэдийн нэг залууг цааш нь харуулсан бололтой. Хэвнэг цустай хутгаа угаачаад гэрээсээ гарч байгаа харагдана. Энэ үед Клenda Жефф тандан сая юу түжигнээд байсан бэ? Ойр тус танахаас өмхийн анхлаад байхын бүх юм зүгээр үү? Гэж асуухад өө манай гэрийнхэн мах явуулсан. Би хөлдөөгчөө залгаагүй өмхийрсэн байлээ. Гаргаад хайчнаа гэж хэлээд гарч одноо. Эдний ойролцоох шонгууд дээр алгуулсан хар арьс залуусыг хайсан зарлал энэ тэндв. Дамар эдний гэрээс холгүй орших Club 219 гэдэг нэртэй гей барны байнгын үйлчлүүлэгч. Яваад ортол тэкэн дээр нь 2 залуу байж байх ба. Бас нэг найзтайгаа хамт гуруулаа яван гинэ. Дамар энэ гурвыг вискигээр дайлах ба. Чи өмнө ч гэсэн биднэрт уух юм авч өгчээсэн доо. Энэ удаа жоохон зөрөгтэй үйлдэл хийхгүй мүү? Гэд айлгүйтэд байна бас. Ингээд тэрхэд нэлээд хүн бүжгэлж агаад төр амьсгаагаа дарж итэл Дамар өөрийгөө мэрэгжлийн зурагчин гэж танилцуулаад гэрт нь очиод нүцгэн зургаад аруулвал $100 өгөө гэсэн санал тавина. Энэ хоёр залуугийн хувьд танихгүй хүний гэрт хамаагүй очихгүй гэж дургуцгэд харин энэ Трейси гэдэг залуу нь Дамрын саналыг зөвшөөрж гэрлүүн очихоор болдог. Ингээд таксидж явсаар Дамрын гэрт ирээд ортол нүл өмхийн үнэр хаахлаад явчихсан тэр шүү. Дамарч нөгөө мах авчраад хөлдөөгч залгаагүй гэдэг үлгэрээ ярихад Трейсиж нэг хийх юм бодсонгүй. Дамар тэгснээр хөргчнөөсөө пив гаргаад аягалж байхдаа нэгэнд нь нойрсуулах юм бололтой зүйл нунтгалж хийж байгаа харагдана. Тэгснээр Трейси төгөхөд ил цагаан юм хөвөөд харна энэ юу вэ? Гэхэд үгүй тэгэл аягны дор байсан юм хөвөөд гараад ирсэн байлгүй дээ. Зүгээр уучхаа гэж шахаад ахаар нь хэд балгаал авна. Мантрейси жөрөнд л энд байх нэг л биш санагдаад байсан тул гарах гэж оролдоход Жеффри замын ха зогсоод за чи тавьшраа. Аль би акварм харуулъя. Гэхээр нь акварм дах загсын хараа үйжидэл гинтэл хаанаас ч юм гав гаргаж ирснэ. Нэг гарын гавлчсан юм да. Трейси ч байдлыг гүйцнийг мэдээд зүхтах гэж оролдсон ч Дамар төлөхөж унгаснаа бүр хутгаар талааж гарах гэж оролдвол алан шүү. Гэд сүрдүүлээд эхэллээ. Тэгснээ унтлахынхаа өрөөнд оруулаад одоо хоёулаа кино үзэн заяа. Гэснээ Exorcist гэд аимшигын кино тавьчихдаг. Унтлахын өрөөнийх нь буланд нэг сэжиг бүхий сав байх ба дотор нь юу байгаа бол гэдгийг мэдхээс ч айдас нь хүрж байлаа. Дамрын анхаарал сарилсныг далимдуулаад гяс гарах гэж оролдсон ч нөгөөгч нь барайл авна. Тэгснэ Тейсиг орон дээр нь хэвтгийг тушаах ба хатаад утсан цусны толбыг хараад бүржих айгаад явчихна. Өнөөгч нь Трейсигийн зүрхийг чагин чивтжсэн аа. Би чиний зүрхийг чинь сугалж идэндэ. Гэд байхаар нь одоо л зүхтахгүй бол өөр боломж гарахгүй юм байна. Гэж шийдээд Дамрыг гэрлийн лампаар зөхөж унгаагаад хаалга нээх гэтэл ядж яхад яасан ч олон цойчтой юмтэй. Дамар Трейсиг барьж авах гэж үзсэн ч нилээн согтсон байсан болохоор барьж авч чадсангүй. Тэр чигт нь алтчлаа. Нөгөө Трейси чинь тэндээс гармагцаа хамаг хурдаараа гүн явсаар ашгүй нэг цагдаа таардаг. Дамар нэмээд нилээн хідэн пив ууцсан бололтой. Бараг кадр тасардгийн даваан дээр хаалгыг балбаж байна. Нээтэл нөгөө Трейси чинь 2 цагдаа дагуулад ирж та энэ залууг гавлсан уу? Гавны төлхүүр нь хаана байна? Гэхэд Жефф бит хоёр хоёулаа ижил хүснүүд л дээ. Тэгээ зүгээр тоглоол байж исэн. За би төлхүүрийг аваад ирье. Гэтэл бит хоёр ороод өөрсдөө авчяа л гэж байна. Ингээд нөгөө цагдаа чинь жижиг өрөөлөнд ороод төлхүүрийг авч итэл овоо өдөн зураг байхаар нь сонирхоод тартал толгой нь тасарсан бие гидсийн хүлцэн цогцсны зураг байхыг хараад Дамрыг тэр дорн бариад хүн алсан байж магадгүй хэрэгээр баривчилдаг. Энэ үед Жефф би хийсэн үйлдэлийнхаа төлөө өөхөх ялтай хүн гэж аяарханаар шивнэж байлаа. Удалгүй цагдаагийн нэмэлт хүч ирэх ба байрны өршин суугчид хэрэг дурлаастай. Энэ үед Дамрын хөрш Клenda гарч ирэн би та нар руу байнга залгахад та нар ердөөсөө ирдэггүй шít. Гэд цагдаа нарт хамаг бухимдлаа гаргаж өгч гинөө. Шүн дунд Жеффи аав руу цагдаагаас дуудлага ирэх ба. Тэр дөрөөл цагдаагийн газар руу яваа очтол хоёр мөрдөгч хүлээн авч уулзаад Жеффийн талаар асууж эхлэхэд аав нь хэлнэ. Жефф багасаа л хүнд хэцүү амьдрал туулж өссөн. Яг уу миний хүү ижил хүснэ гэдгийг би мэддэг ч хүлэн зөвшөөрөхийг хүсдэггүй байсан. Гэд цагдаа нар чадхаараа л тусалчих гээл үзэж байна. Эхэндээ Жеффиг хүнд алуулах шахсан гэж бодож байсан ч цагдаа нар Жеффийн аавд хүн хэд хэдэн хүнийг алсан баримт олдсныг дуулгахад аав нь бүр шок. Жеффийн өргөгчнөөс хүний тасцсан толгой, хөлдөөгчнөөс нь хүний зүрх, тасцсан бэлэг эрхтэн, хэд хэдэн хүний гавлын яс, бас том савн дотор 3 хүний тасцсан гар хөл зэргийг хийсэн байсан ба бүр зарим хохирогчдынхоо эд эрхтнийг эдсэн нотлогоо хүртэл олдсон тухай үнэхээр чихэндээ читгмэргүй цочирдом зүйлс хэлэх ба. Жеффи аавч энэ бүхнийг сонсоод хэсэг шоконд орсон байсан ч удалгүй асгартлаа уйлж эхэлдэг.
Джеффри Дамрын тухай бараг цаг минут тутамд л телевизээр гарч байх ба байшингийн өнцөг тохоо бүрт үзлэг хийх шаардлагатай байсан тул оршин суугчдыг бүгдийг нүүлгэн шилжүүлж эхэлнэ. Джеффри Дамрын бүх хохирогчдод эрэгтэй хүмүүс байсан ба дийлэнх нь хар арьс залуучууд байжээ. Тэрээр хүүхэд хүчирхэлж байсан гэмтэргийн бүртгэлтэй мөртлөө яаж н олон жилийн туршид гэмтэргээр нуун далдалж байсан сонирхолтой. Гэдэл сонин сэтгүүлийнхэн тэр аваас салахгүй. Энэ үед Джеффри Дамар цагдаагийн газар дэрэн хурууны эгөөгөн 6 даруулж байх үеэр тэнд байх цагдаа нар бүгд л түүн рүү гөлрөн Америкийн түүхэнд хамгийн харгиц цуврал халуурчны хажууд зогсож байгаадаа итгэж өгөхгүй байгаа мэт. Цагдаа нар түүнээс яагаад тэр залуучуудыг хөнөөх болсон? Бас энэ бүхэн хизээнээс эхэлсэн гэд асууж гарнаа. Дамарч угаасаа бүх насаараа шоронд хоригдно гэдгээ мэдж байгаа гэсэн шиг юугийн ч нуулгүй эхнээс нь маш дэлгэрэнгүй ярьж эхэлнэ. 1966 Баг сургуулийн сурагч Джефф хичээлээ тараад иртэл жоохон дүүнүүлсэн ээж нь ухаан алдсан байдалтай байх ба Джефф түргэн дуудснаар ашгүй эмнэлэг ирснээр ээжийг нь аваад явлаа. Хэдэн өдрийн дараа Джеффийн аав ээж хоёр галтгоондоо учир зүггүй ирэлдэх ба Джеффийн аав их нэртэй уурлан чи байнга л эмээ хэтрүүлж угаад амиа орлно гэж сүрдүүлж яхах юм. Оронд нь хүүхдүүдтэй анхаарлаа хандуулахаа бод гэж уурлаад хаалгаас аваад гардаг. Джефф автагаа хамт байшингийнхаа доороос үгсэн амт олох бөгөөд Джефф айхнуу гэтэл эсэргээрээ шууд л хүрээд авч ишүү. Джеффийн хувьд үгсэн амтад их л сонирхлын татаад байсан болохоор аав нь Джеффийг дагуулад зам дээр үгсэн жижиг амттын хүүр цуглуулад зойрондоо авчирж байгаад дотор гидсийн задлж энэ нь ийм эргэтэн, энэ нь ингэж ажилтیں۔ Гэт аав нь хүүдээ биологи хичээлийг нь боддоор нь зааж өгж байгаа харагдана. 1977 Джефф автагаа хамт Грек ойролцоо байдаг нууран дээр загасчилж байна. Аав нь ер нь л чөлөөцөгөөрөө хүүдээ аль болох олон зүйл зааж өгөхийг эрмэлздэг нь эндээс шууд л харагдана. Миний хүн наадгийг яг ингэж орон шүү. Гээл аав хоёр цагийг их л хөвгөлтэй өнгөрөөж байх ба энэ далимд аав нь Джеффээс асууж байна. Миний хүү одоо 17 хүрчлээ. Найз өхмөхөнтэй болох нь уу? Үеийнх нь хөвгүүд ихэнх нь л болзоонд явж байгаа харагдах юм. Гэхдээ Джефф олигтой мэлсэнгүү. Аав нь загсны дотор гидсийг яаж цэвэрлэхийг зааж өгөх ба энэ үед Джефф загсны бие дотор хүрэх үед нэг тийм таашаалтай мэдрэмж авч байгаа нь харагддаг. Дүрсэлэгдэн манай хүн Playboy-ийн сэтгүүл дээрх нүцгэн хүүхнүүдийг харж гар хангалаг хийх гэж оролдсон ч цаанаасаа бүр болдгүй шүү. Яж жилтэл аав ээж хоёр нь хэрэлдээ салахгүй. Ээж нь хар гаргийн нисдэг тавг харахаар гарна гэд өвчнөн нь нилээн сэтэрсэн бололтой. Джефф жөрөөндөө буцаж ороод оролдоод нэмэр байхгүй болохоор нь эртээд загсны дотор гидсийг цэвэрлж явах үе төсөөлөхөд тэр дороо л эргэтнэр хөвчөрч ямар ч асуудал байсангүй. Маргааш нь биологи хичээл дээрээ сууж итэл ширээ уулган дээр гахаан тороо тавьсан байх ба дотор эргэтнийг судлахын гинэ. Эднэрийн биологи хичээл бас л зэрлэг урдаг байсан байгаа шүү. Тэгсэн хажууд нь суудаг цагаан олтой охин багшаа бид нэр заавал энийг хийх ёстой юм уу? Гэхэд Джефф дургуутсан "Хөөе чи амаа таталтаа" гэд хэлсэн биш ангийнх нь кул банд Джеффийн энэ үйлдэлд их л бахан ансан бололтой шүү. Манай хүн багшаасаа илүү тоороо байвал гэрлүүг авч яваад дадлага хичээд ирж болох уу? Гэд тоороо авцаа явж итэл нөгөө кул банд чинь "Джефф тэр охинд шангийн сайхан үртээсэн шүү" гэж авнаа. Джефф яж итэл энэ бандыг крашлт юм байна. Тэгснэ хоёулаа манад очиж гахаа задлах уу? Надад нэг илүү байгаа шүү. Гэд хэлтэл нөгөө банд чи ярвааснаа. Чи юу яриад байгаа юм бэ? Юу гэж дээ? Гэд уурлаад яваад өгнө. Удалгүй Джеффийн аав ээж хоёр албан ёсоор салах ба шүүхээс хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг ээжд нь үлдээхээр шийдэж. Тэгсэн ээж нь гэртээ ирээд хамаг хувцс хундраа ачижээснаа би баг хүүгээл авч явна. Чи надад хэрэггүй. Чи ааваасаа ялгагдах юмгүй гэж орилж Джеффийг зөнд нь орхиод яваад өгд юм да. Дөнгөж 17 настай хүүхд шүү дээ. Эхнэрээ хоёр хүүхдээ хоёуланг нь аваад явсан гэж бодсон аав нь ч гэртээ ирэлгүй тэр чигтээ явж нэг бүсгүйтэй танилцаад алга болоод өгнө. Ингээд хинчгүй хов хоосон байшинд ганцаараа үлдсэн залуу маань гэрээсээ цухуулгүй өдөржин шөнжин пив ууж согтуурхдаг боллоо. Тэгснээ бүр хичээл дээр хүртэл пив гаргаж ирж уугаад захирал дээрээ дуудагдаад бөө юм болно. Мань хүн гэрлүүг арих гээд явж итэл зам дээр нэг залуу дайгч гээд гараа өргөд байхаар нь зогсдол энэ залууг Стивен гэдэг бөгөөд нэг хөгжмийн фестивал руу явах гэж байгаа гинэ. Джеффийн баг мөрөөдөл нь биелээд байгаа мó шин. Царайнд нь баясал тодорхойл хоёулаа манад очиж жоох ууй. Тэгээд би чамайг хүргээд өгье гэд мань залуутай хамт гэрлүүгөө очдог. Тэгсэн Джефф бүр уугаад мань залууг хүргэж өгөх шинжгүй байхаар нь чи намайг хүргэж өгөх яасан бэ гэд асуудал уруул дээр нь үнсээд авд юм да. Стивен ч уурлан чи ижил хүсдэг юм уу? Муу хогийн ижил хүстэн чамаас болж би концертоо ч үзэж чадхааргүй боллоо. Арилах минь эндээс гэд гарах гэтэл Джефф уураа барьд хэлсэнгүй. Төмөр гантилаар Стивений тархийг хагартал зохиод авдیں۔ Стивен ч тэр дураа нам.
За ингэж Жеффри Дамер анхны алалгаа 17 наснда хийсэн бөгөөд хүн алсандаа шоконд орон хэсэг сандарч байсан ч цогцсын хөрөөгөөр жижигэлж хаяад хогийн харуутанд хийцэн хотоос зайдуу нууран дээр аваачиж хаях гээд явж итэл гайвуулж цагтаа зогсон. Амрыг гэрээ, жолооны үнэлгээ. Чи угаасаа юм уусан байна те? Нилээн үнэртэж чинь. Энэ хогийн харуутнууд чи юу байгаа? Гэхэд Жеф зөрүүлээд аав ээж хоёр маань салаад сэтгэл санаа хэцүүхэн унтаж чадахгүй байсан. Ихээр нь байшингийнхаа гаднах зүлхийг тэгшилчээд хайх гээд явж байгаамаа. Гэхэд өнөөх цагдаа нь за яах вэ? Чи одоохондоо жоохон байна. Урд чинь сайхан ирээдүй хүлээж байгаа учраас би чамайг одоо баривчлахгүй. Харин буцаад гэрлүүгээр гээд яахчгүй явууллаа. Тэгэхэр нь буцаж гэртээ ирээд хамаг ясын жижигхэн нунтаг болгож байгаад цацаж орхилоо. Хэрвээ тэр цагдаа нар тэр ууттай зүйлийг шалгаад үзсэн бол Жеффри Дамер анхны аллага дээрээ л шууд баригдаж 17 залуу түүний гарт алуулахгүй байх байлаа. Дамер мөрдөгч нарт Стивений аллагын талаар ярьж байхын үед шинжээчид тэр газар нь очиод талигачийн ДНК-г олж илрүүлэх гэж үл тамаа идж байгаа харагданаа. Угаасаа тэгээд бүр нунтаглаад хайцсан болохоор их л хэцүү байсан баг. Мөрдөгч нар түүнээс яагаад Стивений үнсийг гэрийнхээ оролцоо цацсныг асуухад Жеф яагаад ч юм Стивийг тэнд байгаа юм шиг мэдрэмт төрүүлэх зорилгоор гэж хэлнэ. Би угаасаа бүр баг байхасаа л асуудалтай байсан гэж бодож байна. Гэж хэлэхгүй цагдаагийн сэтгэл зүйч Жефтэй уулзан түүнийг хүний дотор эрхтнээс таашаал авч сэрлэн үдэлдэг спланкнофилия гэдэг эмгэгтэй байгааг олж тогтоох ба мөрдөгчд үргэлжлүүлэн эхний аллагаас хойш аллах хийхгүй яагаад тэгж их удсныг нь асуухад зүгээр л энгийн үн шиг байх гэж өөрийгөө хүчилдэг байснаа хэлдэг. 1978 он Дамер төгсөх жилээ сургуулийнхаа онц сурлагтнуудын зураг авалтанд Сэмэрхи яваад орсон байдаг ба Дамер сурлагаараа нэлээд доогуур жагсдаг байсан юм байна. Гэсэн хэдий ч Дамерыг хүснээр болсонгүй. Онц сурлагтнуудын ахуулсан зурганд Дамерын царайг харлуулад оруулсан байхыг хараад Дамерын урам нь хугарч байлаа. Дамерын аав өөрийнхөө шинэ эхнэр Шэрийг дагуулаад Дамертай уулзуулах гад иртэл хүн ганцаархнаа пив ууцсан байж байхыг хараад Леонел ч гайхаад явчихна. Уул нь ээжтэйгээ хамт байгаа гэж бодсон Леонел хүүгээ 3 сарын турш ганцаараа байсныг нь сая л мэдлээ. Ингээд тэр гурав ойролцох кафед орж суугаад Дамер аавынхаа шинэ эхнэр Шэритэй танилцсаваа. Леонел Шэри хоёр Дамерыг коллежид оруулах талаар ярьж эхлэх үед Маньхүү өөртөө итгэх ямар ч итгэлгүй байгаагаа хэлээд Стивенийг алсан тухайгаа бараг хэлэх гэж байтал аав нь яриаг нь таслах ба хүүгээ ижил хүүстэн гэдгийг ер нь л гадарлаад байгаа боловч сонсхийг хүсэхгүй байгаа нь илт байдаг. Аав нь чамайг Охойгийн улсын сургуульд ямар ч байсан оруулаад төлбөрийн ч гэсэн хийгээд өгье гэж хэлээд манай хүн их сургуульд ар өврийн хаалгаар яриулсаар байгаад ордог. Жеффри Дамер их сургуульд орсон ч нэмэр байсангүй. Бусадтай найз нөхөд болж чадахгүй, өөрийгөө бусдаас тусгаарлахаар барахгүй, хичээлгүйээрээ пивун согтуурсаар л байлаа. Бүр сургуулийн захирлын аавтаа уулзаад Маньхүн бүтэн семестрийн турш хичээлээ тасалсан тухай нь хэлж, голчоноо нь 0.45 байгаа учраас сургуулиас хөөх шийдвэр гарсныг танилцуулдаг. Аав нь янз бүрээр хүүгээ үлдээх гэж үзсэн ч ямар ч арга байсангүй. Сургуулаа яад арх уугаад байгаа хүүтэй урам нь хугарсан Леонел арга ядаад Жеффиг цэрэгт явуулахаар болдог. Тэгсэн Маньхүн цэрэгт очиод хүмүүжих нь битгийл дайны үед ашигладаг мансууруулах эмийг цэргийн ангийнхаа эмийн сангаас хулгайгаар аваад цэрэг залуучуудыг хүчинтэхтэй ашиглаж эхэлдэг. Энэ нөхөр бүр цэрэгт байхдаа хүртэл хулгайгаар арх болж авч уугаад болохгүй байсан болохоор цэргийн албанаас хүчээр чөлөөлнө. Нэг л их баатарлаг гавьяа байгуулсан аятай аав дээрээ ирэх үед муу аав нь хүүгээ их л хүмүүжижтэй гэж бодсон ч бараг хүмүүжгээсээ илүү дортчоод ирсэн байлаа. Дамер гэрээ орхин Майамид эрхчлөөд амьдрал хөөж ирсэн ч архитар суугаад ер нь өдөржингөө л согтуу цаг нөхцөөдөг байсан болохоор аав руугаа залгаж гэртээ арахыг хүснэ. За тэгээд аав нь мань өхрийг нисгээс тосч аваад эмээгэнд нь хүргэж өгөх ба эмээгийнхээ үгэнд орно шүү. Бас заавал ажил болж хийн шүү гэж ам үчгийг аваад буулгана. Маньхүү эмээгэндээ оройн хоол идэж байх зуур эмээ нь манаас өмнөдөр чиний үеийн нэг хөөрхөн охин байгаа. Чамааг танилцуулнаа гэж хэлэхэд Дамер юу ч дуурахгүй суусаар л. Маньхүн ажилд оржээ. Мах нэдэлгааны газрын галтгоонд мах машинтдаг хүнд ажил байсан ч ажилдаа их л дуртай капитан аргагүй ажиллаа хийх юм. Дарга нь жи галтгоонд ажилдаг хүн. Цэвэрхэн уцамс. Гэт загнаад байсан болохоор дэлгүүр орж хувц авах гэж явж байхдаа эрэгтэй манекен арснаа хүнд дурлсан юм шиг л нүдээд салгаж чаддгүй шүү. Тэгснэ бүтгүүгээр дэлгүүрийн хувцсны өрөөнд шүнжэнгөө хүлээж агаад дэлгүүр хаасны дараа манекенийг нь хулгайлдаг. Ингээд гэртээ ирээд өрөөгөө төгжиж агаад нөгөө манекений чинь үнсэж үнгээд хамаг сэрлэн өдлөөд болохоо байж гинөө энэ залуу чинь. Тэгснэ эмээгээ миний өрөөнд битээ ороорой гэж загсан ч тэр тусам нь оролгүй яах вэ? Эмээн тэр манекенийг нь хараад хүүгээ ижил хүүстэн гэдгийг бүр баттаа мэдэж авдаг. Угаасаа Кристийн шашинтай эмээгийнх нь хувьд ачин ижил хүүстэн байдаг бүр байж боломгүй зүйл учраас тэр манекенийг нь гаргаал хайжлаа. Өнөөгч нь манекен байхгүй болохоор эмээргөө уралж миний манекенийг яасан гэд бүр хашгичж байдаг шүү.
Имэн зөрүүлээд чи хэрвээ эр хүн сонирхтын бол манаас өмнө хамт явъя. Есүс Христ чамайг хэвийн болгож чадна. Гэхэд өнөөгч нь манекенэ нэхэн орилсоор л байла. Оройн хоолны үеэр өдөр орилсондоо уучлалтгүйн өөрийгөө ижил хүсдэн биш гэж хэлэхва зүгээр ганцаардаад байсан болохоор л манекентай байсан гэж жишимчгүй худлаа ярьж байна. Тэр оройноо парк дээр очин өөрийгөө зугаацуулах санаатай овоо хэдэн лааз пи уугаад нилээн согтуу байх үедээ тэнд байсан булчинлэг тоглоомны өшөөг харж байгаад шууд л олонний нүдэн дээр гар хангалах хийж тийм да. За ингээд цагдаад баригдаж овоо хэдэн төгрөгийн торгуулд унахад муу имэйл мөнгөний өгж байж гаргаж авдаг. Цагдаад бүртгэлтэй болсныг мэдсэн махны газрын эзэн даамрыг ажлаас нь халсан байсан ч өнөөгч ажил хайсаар угаад цус шилжүүлэн суулгах төвд совилогчоор ажилд ороод авдаг. Даамрын эмээ залуу насндаа ч бас совилогч байсан болохоор хүүгээ совилогч болсонд нь хөлн газар өрөхгүй баярлаж байсан ч энэ нөхөр зүгээр ажиллаа ихгүй цусны донор залуучуудын өгсөн цусыг хулгайлаад гэртээ аваад ирсэн цусын нууж биендээ түрхэн кайф аваад байж ивэл яах вэ? 1987 Жеффри Дамар 21 хүрсэн бөгөөд нөгөө л ордог 219 гээд ижил хүснүүдийнхаа клубт бүжгэлж агаад нэг залуутай танилцахад нөгөөх нь Жеффиг дагуулад нэг саун маягийн газар ордог. Тухайн үед иймэрхүү дотроо саунтай жижигхэн өрөөнүүдтэй ижил хүснүүдэд зориулсан газар нэлээд илбэг байсан юм байлээ. Дамар энэ залуутай хамт өрөөнд орсноо яг л нөгөө манекенэ тэрж байгаа мэт мэдрэмж авах бөгөөд хаалгаа агаад юу хийсэн нь ойлгомжтой. За тэгээд Дамар баарн танилцсан залуучуудаа байнга л энэ саунд авчирдаг болсон бөгөөд сауны эзэн бүр Дамарыг таньдаг болчиж. Гэхдээ удалгүй энэ нөхөр авчирсан залуучуудынхаа уух юмд нь унтуулдаг эмээ хийж хүчинтдэг болсон ба нэг залуу тэр юмд нь хордоод бараг талигаач болох шахахад сауны эзэн амжиж түргэн дуудснаар аврагддаг. Дамар дахиад нэг залуу дагуулад саун руу орох гэтэл сауны эзэн уурлаж чамааг оруулахгүй чи энэ залуугаас хол байсан дээр шүү. Наад чин дандаа нойрсуулах юм хольж хүчин хийгээд байдیں۔ гэж хэлэхэд Дамартаа орж ирсэн залуу чайн гараад зүхтаач нөө. Чи өөр саунууд руу зүглэнэ гэж бодоод чирэггүй. Би бүгдд нь чиний тухай хэлсэн байгаа. гэж хэлэхэд Дамар уурлан эзнийг зодох гэж дайрнаа. Нэг өрөө дахиад нөгөө клубтаа байж итэл нилээн эвсэлтэй бүжгэлждэг залуу нүдэнд нь тусаад мань хоёр гараад буудал орохоор боллоо. Нөгөө залуу нь уулын зүгээр саун орё гэд байсан ч Дамрыг оруулахгүй штэ. Тийм болохоор саун шаал заваан газар энтэр гэж худлаач үжээд Ambassador Hotel гэх нилээн үнэтэй буудалд өр авнаа. Тэгснэ нойлд нь нөгөө л нойрсуулдаг эмээ уух юмд нь холиод өгөх гэж байхдаа андуураад өөрөө тэр эмтэй вискигээ уучдаг. Ингээд ухаан балартаа төглөөс эртэл нөгөө залууч нь зэрлэгээр зодуулаад цээж нь бараг цөмөрцөн байдалтай насварсан байхыг харнаа. Ингээд мань хүн Стивнээс хойш 9 жилийн дараа хоёр дахь халалгаа хийсэн байдаг. Энэ тухайгаас сүлд ярихдаа энэ залууг зодож ясан тухайгаа бүр юу ч санахгүй байна гэж мэдүүлсэн байх ба сандарсан Дамар гаднаас чимдээ авчирж байгаад мань залуугийн цогцыг чимдаа чигчигээд эмээгийнхээ байшингийн зойронд авчирж байгаад биеийн жижигэлж хаяад харин толгойг нь хүнсний скотчоор боож эмээгийнхээ өгсөн модон хайрцагт хадгалдаг. Ингээд харахаар энэ нөхөр хохирогчдоосоо ямар нэгэн зүйл өөртөө дурсгал болгож үлдээдэг гаж зуршилтай гэдэг нь харагданаа. Маньхүү энэ явдлаас хойш удалгүй ажил дээрээ сууж байхдаа зүрхний шигдээсээр өөд болсон залуугийн тухай сонингоос уншичаад тэр залууг оршуулсан булшин дээр нь шүн очоод цогцсыг гаргах гэж оролдсон ч газар хөлдөө байсан болохоор олигтой ухаж чадаагүй тухай мөрдөгчд хэлж байгаа л харагдана. 1991 он Жеффри одоо 31 настай. Бас л пив авах гээд дэлгүүр орохгоо явж итэл дэлгүүрийн гадаа харваас насан туршаагүй хідэн банд нар эргэлдээд байгааг анзаарлаа. Бодвол арх аваад хүн хайгаад өлөв дөлөв хийгээд байгаа бололтой гэж бодсон Дамар 1 литрийн виски авч гарч ирснэ. Нөгөө бандны чинь нэг болох Конрак гэх Аз хүүтэй танилцсан гэрлүүн очиж ганц 2 хундаг виски унгаа фотомодель хийгээд $100 авах уу гэж байна. Ингээд тэр хоёр явсаар Дамрын гэрт ирэх ба энэ хүү ердөө 14 настай гэдгээ хэлдэг. Тэгснэ та манай ахыг хэдэн жилийн өмнө оролдож ирсноо санаж гин үү? За тэгтээ тэр ч яах вэ? Болоод өнгөрсөн хэрэг. Тагиас зураг авчгаа надад наад $100 чинь хэрэгтэй байна. Гэж хэлэхэд Дамар хэдэн жилийн өмнө нэг Аз хүүг хүчиндэж байсан дурсамжин сэтэрлээ. Дамар нөгөө сурсан цангаараа уух юмд нь нойрсуулах юмээ гээд маньхүүг хундгаа дуустал нь гэд шахаж гарна. Маньхүүч угаасаа тэр дороол толгоо нэргээд нам. Нэг сэртэл унтлагын өрөөнд байж байх ба ашгүй хаалгана түгжээгүй байхаар нь гадагшаа гараад тусламж гуйтал Дамрын хөрш кланда охинтойгоо явж байгаад хүүг гараад цагдаад дуудлага өгсөн байна. Нөгөө Дамар чинь дэлгүүрээс пивэ нэмгээд гарсан байж л дээ. Буцаад иртэл орцсных нь гадаа нөгөө хүүг тойроод баахан цагдаа нар байсан ч ердөөсөө сандар твцсэнгүү. Айгүй тайвнаар наад чинь насан турцэн 19-тэй. Бид хоёр үерхт юм л да. Мань хүн нилээ уух дуртай одоо ч гэсэн согтуу байна. Би аваад орчё. Гэд бахаар нь цагдаа нар ч мань хүүг үргэлзөөд хамт орлоо. Ижил хүүснүүд амьдардаг гэд гэрийнх нь эн тент хүрхээс хүртэл цээрлэж байлаа. Угаасаа тухайн үед Америкт дохын халдвараар ихэвчлэн ижил хүүснүүд өвчлөдөг байсан болохоор өвчин авчиж магад гэж болгоомжилсан байх л да.
За тэгээд халт гэрийн шалгах нэртэй жижиг өрөөг нь гүйлгэж харчаад гарах ба уул нь ороод харсан бол жижиг өрөөнд нь нэг хар залуугийн цогц хөвтчил байсан байгаа. Ингээд цагдаа нар гар бүггүй юу Жеф цахилгаан өрмөөр мань хүүг зүйл дуусгах нь тэр. Өрөм тачигнах чимээг сонссон Клайнда бүр гайхаж цагдаа нар руу залгаад саяын хүү юу болсон бэ? Зүгээр үү гэж асуухад цагдаа нар тоосон чинжгүй. Хоёр ижил зүйлснүүдийн хувийн амьдралд бид нар оролцохгүй. Ухааны юм яриад салгадаг. 1959 он Жефиг гидсэнд байх үеэс нь эхлээл ээж нь нойрны юм тайвшруулах юм гээл өчнөөм давхруулж уудаг байсан байгаа. Өвлийн цас бударсан орой Жефийн аав Леонел гэртээ арж явтал жирэмсэн ихнэр нь хар хүүтэнд хөл нүцгэн гэрийнхээ уцтай ямар нэгэн юмд бодлогшрон сууж байдаг байгаа. Эхнэрийн сэтгцэд асуудал гарсныг мэдсэн Леонел ч эхнэрээ дагуулад эмчтэр очин зөвлөгөө авах бөгөөд эхнэр нь эмнүүдээ хид хид давхарлаж их хэмжээгээр уугаад байгааг хэлэхэд эмч Жойсд хандан хүүхдийнхээ төлөө эмээ яг л цаг тухай бүрдэн тохируулж хэрэглэхийг сануулхаас өөр зүйл хэлсэнгүй. Даамрын ээж хэдий сэтгцийн асуудалтай байгаа ч нөхөр нь сэтгцийн эмнэлэгт аваачиж үзүүлж зүрхэлсэнгүй бололтой. 1991 он Жеф мөрдөгчдөд өгсөн мэдүүлэгтээ хамгийн анхны аллага болон амбассадор зочд буудал болсон аллагыг үнэхээр санаандгүй болсон гэж мэдүүлэх бөгөөд мөрдөгч нар тэр хоёроос хойших аллагуудыг яагаад үлдэх болсныг асуухад Жеф тухайн үедээ архины бүрэн амралт байснаа дурдж байнга шахуу архи хэтрүүлэн хэрглэж байсан нь аллагыг үндэслэл болсныг хэлдэг. Маньхан баг орой болгон шахуу нөгөө ижил хүүснүүдийнхаа клабаас хохирогчтой олж эмээгийнхаа гэрт авчираад уух юмд нь нөгөө эмээ ойлж өгөөд ухаалцсныхан дараа байшингийнхаа зойронд боомлж алдаг байснаа хэлдэг. Эмээгийнхээ зойронд 3 залууг алсан бөгөөд хохирогчдын цогцыг жижиглж хуваагаад ялц чансныхаа дараа яснаас нь салгадаг байж л дээ. Хэдий чансан ч хүний мах учраас зойрноос нь эвгүй үнэртэй ихэлсэн ч эмээ нь хөрхий хөл муутай болохоор зорилгоогоо бууж чаддгүй байж. Эмээ нь ер нь гадарлах гад байсан болохоор махнуудыг нь хогийн утаар хид хид давхарлаж богоод байшингаасаа гаргаж хайдаг байсан байгаа. Жеф клаб тарсан хамгийн царайлаг залуусыг онилдог байснаа хэлэхва. Бараг л байнга шахуу залуучууд авчираад байгааг нь эмээ нь мэддэг байсан ч манаа найзууд гэж эмээг аргалчаад байдаг байж. Зуны цагт байшингийнхан зойрноос муухай үнэр улам их үнэртэй байсан болохоор эмээ нь Жефиг яг юу игээд байгааг нь асуухч өнөөгч нь амтны жихмэл хийж байгаа гээл хуурчих юм. Нэг өдөр Леонел Шери хоёр ирэх бөгөөд зойрноос нь гараад байгаа эвгүй үнэрийг аавын шалгахаар буухад зойронд нь хутаг, заазуур, хөрөө гээл хүүтэн зэвсгүүд байсан ч Жеф янз бүрийн шалтгаан хэлээд худлаа ирсаар л ингээд гэрийнхэн с жиг аваад эхэлсэн болохоор хэсэгтээ хүн алхаа болсон байсан ч удалгүй клабт нэг хар арьс залууг хараад их таалагдсан тухайгаа хэлдэг. Энэ залууг Рон гэдэг бөгөөд машиндаа суугаад явах гэсэн ч батарей суужиж яах вэ гэж итэл Жеф ирснэ. Мань залууд туслах гэж байгаа юм шиг дүр эсгэж хоёулаа манад очиод миний машиныг авчираад чиний машиныг асаач. Гэхэд мань залууч баярлан Жефиг дагаад эмээгийнх нь байшин руу орлоо. Гэтэл Жеф мань залууг зойронд орж жоохон юм ухуу гэдээсэн ч Рон хурдхан машинаа асаалгах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Жеф аргагүй байдалд орж кофе санал болгож байна. Жефи өгсөн кофег уучаад за хоёулаа хөдөлгүүдээ. Гэтэл нөгөө Жеф чин юу явах? Чамтай унтаж байж л явуулна. Гэд байхаар нь Рон хуурцснаа ойлгоод явхгээ бостол толгоо нэргээд биеийн ба дараа л явчлаа. Гэтэл ашгүй Жефи имээ доошоо бууж ирээд наад чинь юун залуу вэ гэд шалгаагаад эхэлнэ. Манай найз байгаамаа нилээ уучиж өнөөдөртөө эндээ онуулчих. Та зүгээр дээшээгээ гарч унт. Гэд байсан чи имээ эсэргүүцэж энэ хүүгийн би тааруу байна. Би өглөө хүртэл хажууд нь манаж хонно. Чи яачих чинь билээ гэж хэлээд мань хүний төлөвлөгөө бүтлгүүтлээ. Маргааш нэмэн наа түүгээ хөргөж өг. Гэд байхаар нь дуртай дургу автобусны буудлын дээр очиод хамгийн ихэнд ирсэн автобусанд суулгаад явуулж байгаа харагдана. Имэн Жефиг болохгүй юм игээд байгааг ер нь л гадарлаад байгаа ч энэ талаар түүнтэй ярилцаж чадахгүй л байв. Удалгүй Рон автобусны хамгийн сүүлийн буудлын дээр ирэх үед автобусны жолооч түргэн дуудснаар эмнэлэг түргэгдэн тусламж авч чадлаа. Эмнэлгээс гарсан даруйдаал цагдаа дээр очин Жефри Дамрын талаар гомдол мэдүүлсэн ч цагдаа тоосон чинжгүй. Чи өөрөө дуртад очсон биш үү? Чи яагаад ижил хүүснүүдийн клуб ордын? Гэд шал хамаагүй юм асууж яснаа өргөдлийн дуртай дургу авсан боллоо. Угаасаа тухайн үед ил дал хэлбрээр хар ярьснуудыг ялгуурлан гадуурхдаг байсан ба дээр нь ижил хүүстэн гэвэл бүр дуус. Гэхдээ л яг уу ажил нэм хойно юутай ч Жефри Дамрын гэрт очиж тэр залууд ямар нэгэн мансууруулах юм өгсөн эсхийг нь тодруулж асуухад шал согтуу залуу байхаар нь зодуулж нүдүүлчиж магад гэж бодоод гэртэл хонуулсан штт гэж жишимчгүй худлаа ярихад ачхүүгээ асуудалд оруулахгүй тулд эмэнч гисэн нэг согтуу залуу ирсэн. Гэхдээ өглөө гэрлүүн хөргөж өгсөн гэж цагдаад мэдүүлнэ. Мөрдөгч Роныг дуудажуулзаад тэр Жефри Дамр гэдэг залуутай жуулцсан. Чамааг согтуу мансуурсан ирсэн л гэж хэлээ штэ. Гэд Роныг буруутгаад эхлэхэд Рон бухимдан та тэр залууг цагаан арьстан болохоор итгээд байх шиг байна те гэж уурлаад хаалга савн гарч одлоо. Нэг өрөө алхаа авч идэл Жефри Дамр нэг залуутай хам таксинд суух гэж идэн.
Тэгэхэр нь гүйж жоод наа залуу чинь намайг алах гэж оролдсон. Аюултай хүн шүү гэж анхааруулхад тэр залуу нь айгаад яваад өгнө. Тэгснэ Жеффри Дамер Рон руу нэг удаа ширчжээснаа яваад өгдөг. Нэг өрөө эднийхоос нилээн мансуурсан өсвөр насны бололтой Аазхүү гараад явж байгааг эмээн цонхоор арчнаа. Нөгөө өвч нь говьж явсаар ашгүй гэрээ болоод орох бөгөөд аавынхан санаа зовж юу болсныг асуухад нэг цагаан залууд хүчин дүүснээ хэлдэг. Маргааш нь Жеффиг цагдаа нар ирж баривчлаад удахгүй шүүх хуралж боллоо. Ядж хахад тэр хүчин дүүсэн хүүгийн гэр бүлийнхэн Лаосоос ирсэн цагаач гэр бүл байсан болохоор шүүгч их л арьсангоор ялгуурлаж шүүхэд гаргасан өргөдлийн ч бүтэн сонссонгүй. Тэгснэ Жефт шал үр зан гаргаж залуу хүн алдаал үз. Торгуул тавиал өнгөрөөе гэж байх жишээний. Эндээс харахад тухайн үед Америкийн шүүх хүний гадаад үзэмж амьдралын бололцоогоор нь илт ялгаж харьцдаг байсан байгаа байхгүй юу? Хэдий ял аваагүй эвтэйхэн мултарсан ч хүүгийнхээ хийсэн зүйлд аав нь бүр бухимдан дотор нь давчтаж байлаа. Торгуулийн $2,500 нь дахиад эмээн төлөхөөр болох ба аж хүүдээ хэлийгээд ч хэлэх зүйл байсангүй. Муу аав л бухимдаж чи чинь яагаад ингэж байнга чихнээс хонх уяад байд юм бэ? Чи яаж 13 настай хүүхдийг хүчиндэж чадж байна гэж загнахад Жеф гүжүүдлэн би хүчиндээгүй. Зүгээр зургийг аваад хэдэн төгрөг өгье гэж тохиролцсон. Тэгсэн чи илүү мөнгө нэхээд намайг шантаажлаа л ингэж байхгүй юу? Би гар хүрээчгүй гэж өөрийгөө мөрөстэй. Аав нь түгжээтэй модон хайрцагт юу байгааг асууж ижил хүснүүдтэй холбоотой зүйлс байгаа юу? Жеф, аливын хайрцаг онгойлгодох гэхэд Жеф мэдэн бодилж түлхүүр нь байхгүй гэд гүрийгээд байсан болохоор аав нь уурлан алх бариад хүчээр онгойлгоно гэд буцаад орох гэтэл хаалгаа төгтсөн байт юм да. Тэгснэ модон хайрцагны түлхүүрийг олцсон гэдгээ хэлээд онгойлгож үзүүлэхэд Playboy-ийн сэтгүүлүүд гарч ирдэг. Уулын хайрцагт нөгөө зочид буудалд зодуулж өгдөг залуугийн толгой байсан байхгүй юу? Аавыгаа гарах хооронд гялс солиод хийсэн байгаа. Эмээгийнхээс нь харж явахдаа Леонел хүүгийнхээ байгаа байдалд өөрийгөө буруутгахаас өөр зүйл юу ч хийж чадахгүй. Жеф тэр Аазхүүг хүчинцсний дараа шүүх хурал дээр хүүгийн аав өөрлөө нь гунигтай харж байсан харцыг хизээч мартаж чаддгүй бөгөөд адилхан аав хүн болохоор зовлонг нь маш сайн ойлгож байгаа ч хүүд нь хөнгөн ял оноохыг шүүгчээс гуйж бүр маш урт загтал хүртэл бичжээ. Дүрс солигдсон Жеффри Дамерын 12 дахь хохирогч Тони Хьюгсийн тухай энэ ангид гарах бөгөөд Тони 1960 онд Милоки хотод төрсөн ч төрөө дудалгүй уушигны хатгалгаад туссан учраас ээж нь антибиотик уулгаж байсан ч гай болж антибиотикийн хит хэрэглээ эсэргээрээ Тониг сонсголгүй хэлгүй болгосон байдаг. Хэдий бага наснаасаа хэл ярианы бэрхшээлтэй байсан ч тэр амьдрал бууж өгсөнгүй маш цоглог хөгжилтэй ээжтэй их хайртай найз нөхдийн хүрээлэл дундаа ч нэр хүндтэй нэгэн байлаа. 1991 онд Тони 31 хүрсэн ба ижил хүйснүүдийн ордог клуб бүжгэлж байхдаа нэг залуутай танилцсан боловч дөлий гэдгийг сонсоод шууд л яваад өгнө. Эндээс эхлэн бид хөгжлийн бэрхшээлтэй хараарстай дээр нь ижил хүйстэн залуугийн хувьд тухайн үеийн нийгэм ямар хүнд хэцүү байсныг мэдэрч болно. Манай хүний хоёр найз нь ч бас адилхан сонсголын бэрхшээлтэй бөгөөд бас л Тонитай адилхан ижил хүйснээ сонирхдог. Яаж гайгүй залуустай уулзах вэ ухааны ярихад Тони харин тэднээс төсөөр бодолтой байна. Би хүн амьтантай унтаж өвдөхгүй. Зүгээр сайн залуутай уулзраад сайхан амьдрмаар байна гэдгээ найзуудтай хэлдэг. Тони дээрээ олон ах эгчтэй айлын хамгийн бага хүү болохоор ээж нь их л эрхлүүлж хамаг байдгаа л хүүтэй авирдаг байлаа. Хаавчиж манай хүн сайн ээжийн буйнаар ухаантай дөлгөөхөн хүн болж өсчээ. Гэтэл удалгүй Тонигийн сахалтай найз нь орж ирээд нөгөө цагаан арьс найз нь гудамжинд буудуулсан тухай хэлэхэд Тони цочирдол явчлаа. Найзынх нь алуусан шалтгаан нь гэвэл нэг залуутай хөтөлцөж явсныг нэг хүн хараад муусан гомонууд гэж өрлөөд буудан алсан тухай хэлдэг. Энэ муухай мэдээ сонссон манай хоёр хоорондоо ярилцаад ер нь эндээс холдож илүү тайван амгалан газар очиж амьдрах хэрэгтэй юм байна гэж шийдээд Милоки руу явахаар тохирноо. Тони чөөрхийн ээжтэй Милокид амьдрах болсноо хэлэхэд ээж нь хүүдээ санаа зовон явуулмааргүй байсан ч хүүгийнхээ хүслийг хүндэтгэн Милоки хот руу өдөж өгнө. Манай хүн Милокид очвоогүй юу идэвхтэй энд тэнд ажил хайж эхлэгч. Хөрхий сонсголын бэрхшээлтэй болохоор ажилд авах газар олдохгүй л байлаа. Гэсэн ч Тони бууж гисэнгүү үргэлжлүүлэн ажил хайж явсаар дохионы хэл мэддэг захиралтай хувцсны дэлгүүрт ажилд орохоор болох ба энэ захирлын төрсөн дүнч бас сонсголгүй болохоор зовлонг нь ойлгоод ажилд авдаг. Манай хүн энэ ажлаас гадна өөрийнхөө мөрөөдөл болох фотомоделийн ажил олоод 2 ажил давхар хийж эхэлнэ. 2 ажил хийгээд цалин мөнгө ахиу олж ер нь л амьдрал нь их л сайхан жигдэрч байлаа. Мань Тонигийн зургийг авдаг зурагчин бас л ижил хүссэн бөгөөд Тонитой унтахыг хүссэн ч Тони зөвхөн өөртөө нь урт хугацаанд хамт байх хүн хайж байгаагаа хэлэхэд бараагаал явчихна. One night хийчихсэн нөхрөл байсан байгаа байхгүй юу? Мань Тони найзтайгаа хамт гай болж Жеффригийн ордог клуб 219-д орчоод бүжиглээ байж итэл Жеффри гөлрөө цалдгүй. Үүнийг анзаарсан найз нь Тони тандан тэр цагаан залуутай очиод ярилц. Гэд шавдуулаад байхаар нь тэкэн дээр очлоо.
Мань хоёр танилцах үеэр Жеф Тонийг сонсголын бэрхшээлтийг мэдсэн ч тэрийг нь тоосонгүй. Хамт бүжиглээ цагийг их л сайхан өнгөрөөж гинөө. Клаб хаах болоход Жеф түүнийг их таалагдж байгааг хэлээд манайх руу явъя гэд байсан ч Тони явсангүй. Дараа уулзъя. Гээл яваад өгдөг. За ингээд энэ цагаас эхлэн энэ хоёр болцож эхэлнэ. Тонигийн ажил дээр очиж зураг авч үзэн, гадуур зугаалж, кино хамт үзээд ер нь л Жефри баг амьдралдаа үзээгүй олон зүйлсийг үзэж одоо л зөв зам руугаа орох нь л гэж бодогдчихив. Мань хоёр нэг өдөр уулзаад ярилцж явах үед Тони сонсголын бэрхшээлтэй хүмүүст хэдий нийгэм хатуу ханддагч бид хичээхээс аргагүй гэж хэлсэн нь урам зориг өгч Жеф дохионил Тонигоор залгуулan баг сагаар сурж эхэлж байна. Жефийн үйлдэлүүдийг харсан Тони ч Жеф татагдж эхлэж байгаа нь илт. Удалгүй Жефри партнер дээр гарсан 216 тоотын алдарт байраа түрээсэлж эхэлсэн бөгөөд аавыгаа их нартай намд төржээ. Манай хоёр эртэл гэр нь ёстой нэг цэмгэр. Манай өнчөөрөө царай зүсэн өнгө ороод их л аятайхан болжээ. Муу аав нь ч цэвэр цэмцгэр аятайхан байгаад нь бүр бөөн баяр. Тэгсэн Жефри хэлж байна. Би сүүлийн үед уухаа болсон. Ажил дээрээ ч гайгүй тушаал дэвшээд цалиманч нэмэгдэж байгаа. Би хэцүү хөхд байсан гэдгээ мэднэ. Энэ хүртэл намайг хаяагүй байнга харж ханддаг байсанд баярлалаа аав. Гэж хэлэхэд аав нь баярын нулимс ургаж хүүгээ их л ухааж ижтэй гэж бодон баярлан суунаа. Удалгүй Жеф Тоник гэртээ авчрах бөгөөд мань хоёр хүлэг тоглоом тоглож байх үеэр Жефийн муухай иш хөдөлж Тони руу хашгичаал эхэлж байна. Жеф нөгөө л сурсан зангаараа Тонигийн уух юмд нь нөгөө нойрны имээ ойлгох гэж байгаад сэтгэл нь өвдсөн үү яасан энэ удаад имээ хийсэнгөө. За ингээд маргааш өглөө нь Тони эртлэн босож ажилдаа явах гэж ярахад Жеф гайхан надтай хамт үлдчихэлдэ. Хүмүүс яагаад дандаа намайг хайж явах гээд байд юм бэ? Гэд тэнэг юм яриад байдیں۔ Тэгснэ алхаа аваад Тоник бараг цохохноо гэтэл нөгөөх нь би чамайг хаяхгүй штэ. Энэ 7 хоногийн сүүлээр заавал уулзнаа гэж хэлээл гараа явлаа. Энэ үйл явдлаас хойш хэд хоногийн дараа Тонигийн ээж цагдаагийн газар ирсэн. Мэдүүлэг өгж байгаа харагдах. Хүүн сүүлийн хэд хоног ердөөсөө ээжтэйгээ холбоо бариагүйгээс гадна ажилдаа ч очоогүй орсоргүй алга болсон гин. Миний хүү хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч сайн хүү гэж хэлсэн ч тэр цагдаа нь танаа хүү хар тамхи хэрэгэлдэг үү? Хулгай зэлгээ ээжсэн биш үз? Гэд хүүг нь шууд л буруутгаад эхэлт юм да. Угаасаа тэгээд цагдаа нар хэлсний сонсохгүй арьсангөөр ялгуурлаад байгаа нь илт мэдгэжсэн болохоор өөрсдөө арга хэмжээ авахар шийдэн тэр хавийн хамгал шонгийн моднууд дээр Тоник харсан үтсэх хүн байвал холбогдоор гэж бичсэн хуудсууд надаг. Хүүгээ алдсан ээжид туслагаар хэдэн зуун хүн хүртэл цугларч Тонигийн эрэлд гарах бөгөөд зарим хүмүүс бүр ханди хүртэл өгч илоо. Энэ үед Жефри дамарчвас ирсэн Тонигийн ээжийг ширтжээснаа хэдэн доллар сарваачаад гэрлүүгээ арайд пив задлаад овоо идэг ууж гинөө. Тэгснээ алсан охирогчтойхоо жолооны өмнөлтгүүдийг харангаа тэр хэдийг алж байсан үеийн дурсамжаа эргцүүлэн бодоод байх шиг байгаа. Тэгснээ Тонигийн гэрлүү залгаад Тони одоо байхгүй болсон. Хайх хэрэггүй шүү гэж хэлээд буцаа тасна. Тони Жефигээс гараад түлхүүрээ мартчиж гээд буцаад ороод ирэх үед нь мань Жефри Тониг алхаар цохиж унгаагаад тэр чигт нь алж орхисон байдаг. Дүрсэлэгдэн хөрөгчнөөсөө хүний илэг гаргаж ирээд давс перзээр амталж байгаад идэх бөгөөд энэ хэний илэг гэдэг нь угаасаа ойлгомжтой байлгүй дээ. За ингээд бүх зүйл буцаад киноны эхлэл дээр ирэн партнер дээр яригдсан үйл явц гарах бөгөөд коридорт тусламж гуйсан чимээ гаргаж Гленда хитрхи их айн хаалгаа нээж чадсангүй. Удалгүй эдний гадаа маш олон цагдаагийн машин ирсэн байх ба Жефри баривчлагдж байгааг харсан Гленда цагдаа нарт уурлаж би та нар руу хэдэн зуун удаа залгахад нэг ч тоогоогүй. Бүх зүйл оройдсны дараа ирлээ. Гээл хамаг бухимдлаа гаргаж гинөө зайлвал. Маргааш нь зургтаа хасаатал яг хажуугийн 219 тоод буюу Жефри дамрын гэрээс цагдаа нар маш олон тооны идэрхтэн хүмүүсийн цогцос олсон тухай бараг телевизийн сувг болгон дээр гарч байх ба удалгүй цагдаагийн ажилтан бүх оршин суугчдыг нэн даруй нүүлгэх хэрэгтэй байгааг хэлнэ. Жефри хохирогчтой өнөختөө ашиглаж байсан химийн бодис байшингаар дүүрэн тархсан байгаа учраас тэр дороо л бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлдэг. Энэ үед Милоки хотын дарга цагдаагийн даргатай уулзсан 14 настай хүүхдийг буцаад алуурчны гэрлүү зөөж оруулсан. Цагдаа нараа ажлаас салахыг сануулж их л бухимдна. Жефригээс мэдүүлэг авч байсан хоёр мөрдөгч хохирогчдын ар гэрт очин аимшигт мэдээг дуулгах хүндхэн даалгаварт уннаа. Угаасаа тэгээд хүүгээ алдсан гэр бүлийнхэн ямар л олиг байх вэ? Бүгд л уйлж унжин маш хүнд байдалд ордог. Тэр тусмаа том хүүг нь хүчиндэж байсан итгээд баг хүүг нь хөнөөцснийг сонсоод Лаус гэр бүлийн аав даралт нь ихсээд бие нэг л муудж байгаа харагдана. Глендагийн хувьд 14-тэй Аз хүүг цагдаа нарт итгээд оруулсандаа бас л өөрийгөө буруутхан ажил дээр хүртэл төвлөрч чадахгүй сэтгэл нь ямраад бас л хэцүүхэн байна уу. Тэдний байранд шинээр нүүжирсэн Дин гээд айгүй тусч хүүтэй танилцах ба Глендагийн өмнөдөөс өргөлцөөл оруулж туслана. Гленда Динд хандан манай байранд ер нь эвгүй нөхдүүд байдیں шүү. Хамаагүйхэн амтан гэртээ оруулав
гэж анхааруулах ба гэрлүүгээ орвоогүй юу өнөөх Жефри чинь мань залуутай шууд яриа өдөж байгаа сонсогдно. Тэгснэ тэгж байгаа хоёулаа ганц пив уух уу? Гиснэ хідэн давхурт хідэн тоотод амьдэрдгийг хүртэл мэдээд авлаа. Гленда, Жеф, Дин хоёр ойрхон уулзаа яваад байгааг анзаарах бөгөөд нөгөөрөө унтчихтэл Жефи өрөөнд зодон болоод байгаа юм шиг түжигнээд байсан болохоор Глендагийн төвчээр алдагдаж байрны менежер тэлэнгээ цагдаа дуудлага өгсөн ч цагдаа нар яг л ирж харагдаач. Жефтэй уулзснаас хойш үзэгтэй болсон Динд Гленда санаа зовн. Байрны эзнэр хаалхыг нь онгойлгуулах гэсэн ч хүний гэрт хамаагүй орж болохгүй л гэж байна. Тэгэхэр нь бүр гэрлүүгээ дагуулж орж ирээд Жефийн гэрээс ийм үнэр үнэртэйд байна. Гэд агаржуулалтын хоолойгоо харуулхад нэрэл муудсан махны үнэр нэвт ханхалж байв. Ингээд байрны менежер Жефтэй уулзан оршин суугчдын 5 тухыг алдагдуулаад байгаа болохоор энэ байрыг тань түрээслэх боломжгүй болж байна. 30 хоногийн дараа нүгээрэй гэж анхааруулах ба өнөөгч нь шал согтуу гарч ирснээр байрны менежерийг зодох гэж дайрж идэг шүү. Угаасаа Гленда л байрны менежерт ховлсноос гарцаагүй гэж бодсон Жеф тэдний хаалгыг тогшоод нэг сэндвич бололтой зүйл бариад ороод ирж байна. Гленда хэдий дотроо айж байсан ч гаднаа гаргасангүй. Тэгсэн Жеф сэндвичээ өгснөө. Би цэвэрлэгч авчираад гэрээ цэмбитлэн цэвэрлүүлсэн. Одоо дахиж муухай үнэр гарахгүй. Тэглээч би чамд сэндвич аваад ирлээ штэ. Гомдлоо татаад авчих гэж авч яана. Гленда харин уурлан наад сэндвич чинь юуны махаарч хийсэн бilé идэхгүй гэж гүрийхэд Жеф чи наатахаа идэлдэ гэж шахсаар лв. Тэгтээ яг бод амьдрал дээр Гленда энэ сэндвичийг идсэн юм байлээ. Тэгээд мэдээж сэндвичний махыг юугаар исэн ойлгомжтой тий. Гленда түүнээс орой болгон гэртээ юу түжигнүүлээд байдгийг нь асуугаад эртээдийн Аз хүүхэд бас сүлд уулзаад байсан Дингээ залуу хаана байна? Чи хаана байгааг нь хэлчихвэл би гомдлоо татъя гэж хэлэхэд Жеф би яаж мэдхий гэж гүрийсээр байгаа л гарлаа. Яг тэр өрөө Жеф дахиад нэг залуутай гэрлүүгээ ирж байхыг харах ба удалгүй тэднийхээс дахиад түжигнэг чимээ гарснаа. Бүр хөрөө ангинаад эхлэх үеэр Гленда цагдаа руу залхтал та өөрөө ороод шалгачихал да гэж хачин юм яриад тасалж идэм да. Дүрсэлэгдэн шоронд орсноос хойш анх удаа хүүтэйгээ уулзаж буй Жефри Дамрын аав бүр юу гэлэхээ мэдэхгүй. Хэсэгтээ хоолон зангиран их хэцүү байсан ч тэгээд хүний лав болсон юм хон аав нь чамааг уучлсан. Чамааг сайн хүн болгож өсгөж чадаагүйд аавыгаа уучлаарай гэж хэлээд ягаад тэр бүх алдлуудыг хийснийг нь асуухад та намайг жоохон байхад амтны гиз доторхыг задлан зааж өгдөг байсан да. Гэд эхлэхэд Леонлын дотор нь бачуурч тэгээд чи энэ бүх аллахтаа намайг буруутгах гээд байгаа юм уу? Гэд сэтгэл санаа нь хямраал явчихна. Угаасаа хүн юм болсонд өөрийгөө буруутгаж ядж хахад дээр нь хүн ингээд хэлчихээр хэцүү байлгүй яах вэ? Энэ үед сэтгүүлчид Жефригийн ээжийн ажлын газрыг олоод ирсэн ярилцлага авах гэж оролдоход Жефригийн ээж уурлан Жефри Дамар бол миний хүү биш гэж орилоод ажил руугаа ордог. Тэгтэл яхав хүний ээж юм гэсэндээ асгартлаа уйлж байгаа харагдана. Тэр оройноо Жефи аавын нойронч хүрхгүй хүүгээ яагаад тийм зүйл хийснийг бодон Жефригийн ээж гидсэнд нь байхаас нь л янз бүрийн им удаг байсантай нь холбон эксэгнэрээ буруутгаж байсан ч удалгүй дахиад өөрийгөө буруутган би баг багт нь амтэн задлахыг зааж өгснөөс л боллоо. Хүүгээ хэцүү үедэнд би хаяж явсан. Гихчлэн асгартлаа уйлнаа хөрхий. Цагдаагийнхан Жефи эмээгийн байшинд ирсэн хохирогчдын цогцыг гаргаж авах гээд бужигнаж байх үеэр Жефи эмээ бүр зөнцөн юу болоод байгааг сайн ойлгохгүй байхч Жефригийн аав эмээг нь тайлгаруулан хөзөр тоглонгоо Жефри Дамар сайн сайхан байгаа гэж худлаа хэлж эмээгийнх нь сэтгэлийг тайлгаруулж байгаа эсэг үнэхээр өрөвдөлтөй. 14-т Конрек хүүг Жефийн гэрлүү дагуулад орчдөг нөгөө хоёр цагдаагийн тухай сонин сэтгүүл хэвлэл мэдээллүүдээр шүүгсний дараа халах нь гэтэл халсангүй. Зүгээр л цалинтай жилийн чөлөө олгоод явуулчвал яах вэ? Жефийн талаар хаасаагүй гарч Америкийн том сэтгүүлүүдийн нүүрэн дээр хүртэл зураг нь гарсныг хараад Жеф бас хөөрхөн баясаастай. Энэ үед аав нь нэлээд гайгүй өмгөөлж дагуулan ирээд "За миний хүү, сайн сонсчээ. Чамд одоо нэг бол бүх насаараа хоригдох. Эсвэл сэтгцэн имлэгт хэвтэж имчлүүлэх гэсэн хоёр л зам байна. Яг чамтай адилхан олон хүн алж махыг нь хүртэл идсэн. Эдгейн гэдэг нөхөр бас манай Висконсин мужийнхан юм байна. Эдгейнийг барих үед нэг эмэгтэйг бүр дүүжлээд цусыг нүүлсэн байсан. Бас гэрээс нь өчнөө эмэгтэй гавлын ясаар хийсэн аяг олдож бүр түгээр зогсохгүй. Гэрийнх нь зарим тавилгуудыг хүний арьсаар бүрдсэн байсан. Гээл амар юм дурднаа. Тэр нөхрийг сэтгцэн өвчтөй гэж үзээд сэтгцэн эмнэлэг рүү явуулсан юм байлээ. Тийм болохоор бүгдээрээ шүүх хурал дээр чамайг сэтгцэн өвчтөй гэдгийг нотолчвол гээд амхандаа хүүгээ шорон биш эмнэлэг рүү явуулчих санаатай ярьж идэл Жеф тоосон ч малга. Тэгж худлаа яриад яах юм бэ? Миний сэтгэц зүгээр штэ. Би авах ёстой ялгаал идэх хэрэгтэй. Гээд гүрийж гинэ. Манай Монголд байдаг зарим нөхдүүдийг бодвол бас хамаагүй шудраг юм те. Жефри Дамрын ээж хохирогчдын нэгнийх нь ээжтэй уулзан уучлалт гуугаад шүүх хурал дээр Жефиг өмөрсөн зүйл хэлээд өгөөч
гэж хүн итгэх аргагүй гуйлтгуухад юу гэж л тийм гэхэв уурлаал хаалгаа адаг. Шүүх хурал эхлэхийн өмнө Жеффи аав ээж хоёр тааран Жеффри юм болсонд нь бие бинийгээ буруутхан бөөнг хэрүүл болж гинөө. Удалгүй шүүх хурал эхэлж Жеффригийн алсан 17 хохирогчийн 9-ийн гэр бүлийн гишүүд хүрэлцэн иржээ. Хохирогчдын ар гэрийнхэн нэг нэгээрээ шүүх хурал дээр үг хэлэх бөгөөд нэг хохирогчийн нэгч бүр бие барьж дийлсэнгүү Жеффриг хараад алан тална гэж дайрж байх жишээний. За ингээд шүүх хурал маш удаан үргэлжилсэний эцэст Жеффри Дамар шүүх хурал зориулсан үгээ хэлдэг. Би хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Хохирогчдын дийлэнх хар арьснууд учраас намайг арьсангөөр ялхурлагч гэж хүмүүс бодоод ах шиг байна. Надад арьсангүй нь хамаагүй. Би зүгээр л тэр залуусын гадаад төрхөнд нь татагдсан. Миний одоо ганц хийж чадах зүйл гэвэл хохирогчдын цогцыг олж өгөхөд л цагдаа нарт туслах. Мөн хохирогчдын ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлалтгүйж байна. Надад цаазын ял эсвэл бүх насаар минь хорих ял оноож өгнө гэж хэлэх бөгөөд энэ үед Жеффри Дамрын аав Леонелын толгойд ёстой л 9 журийн юм бодогдож байгаа бололтой. Энэ бүх цаг хугацаанд Жеффийн талд байсан цорын ганц хүн бол аав нь шүү дээ. Ингээд шүүгч Жеффри Дамарт алсан хүн тус бүрийнхэн тоогоор бүх насаар нь хорих ял буюу 957 жилийн хорих ял оноолоо. Ингээд хорих анги руу явахын өмнө аав нь Жеффтэй уулзан чи юм болсон гол шалтгаан нь аав нь юм байна. Чамайг дагуулж амьтны гиз задлах хэрэггүй байсан. Сэтгэлээ онгойлгож ярих үед чинь би чамайг сонсоогүй. Би чамд сайн байж чадсангүй. Намайг уучлаарай гэж хүүгээ тэрхва Жеффри Дамрыг Висконсин мужийн чанга тэглэмтэй хорих анги руу аваад явдаг. Шүүх хурлын дараа Жеффи ээж захидал бичиг бөгөөд түүнийг баг багт нь эмэд замбрааг үргэлсэн. Бас хүүгээ хайж явснаас болоод ийм зүйл болчлоо гэж өөрийгөө буруутхан захидал бичиж үлдээгээд Пилетхнийхээ газыг салган амиа хорлох гэж оролцсон ч хүүн орж ирснээр амиа урагддаг. Харин нөгөө талд Жеффи аав хүүгийнхээ талаар санаж байгаа бүх зүйлсээ бичгийн машин дээр шивэн ном бичгээр шийдсэн байдаг. Дүрсэлэгдэн Висконсин мужийн чанга тэглэмтэй хорих анги харагдахва Жеффт бүр хэдэн 10 захидал иржээ. Та одоо хотын хамгийн амар сэдэв болсон. Хүмүүс таныг дөрөөж халиунд явдаг болсон байлээ. Би таны номер 1 фэн шүү. Та над руу гар үсгээ явуулаад өгөөч гуйж байна. Гэх зэрэгээр энэ хүмүүс ч одоо галзуурсан юм уу гэмээр Жеффри Дамрыг шүтээд эхэлжээ. Мань хүн энэ захидлуудыг уншиж байхдаа нүүрэн дээр нь Мишель тодорцсон. Их л таатай байгаа бололтой. Сонсголгүй талигац залуу болох Тонигийн ээжийн шууданд Жеффри Дамрын тухай ном байхва. Та энд гарын үсгээ зураад өгөөч гэж бичсэн байхыг бодвол Жеффийн фэнүүдийнх нь нэг нь л явуулсан бололтой. Бараг дооглоод байгаа мó хашийн. Тонигийн ээж хуульчтай уулзсан Жеффи аав энэ номыг хэвлсэнийг олж мэдэн шүүгд хандаад номын бүх орлогыг хохирогчдын ар гэрийнхэнд олгуулахаар болдог. 14-т Конрак хүүгийн ар гэрийнхэн хүүгийнхээ гавлын ясыг л цагдаа нараас олж авахва. Биеийнх нь бусад хэсгүүд олдоогүй. Яг энэ үед Конракийг Дамрын гэрлүү буцааж оруулсан хоёр цагдаа ажилдаа эргэн орох бөгөөд бүр удалгүй оны шилдэг ажилтан гэсэн өргөмжлөөр шагнуулсан гэв боддоо. Тэгснээ олоогүй энэ хоёр өөдгүү цагдаа Конрак хүүгийн гэрийнхэн рүү залхан нутаг руугаа зайлцгаа. Гэх зэрэгээр үе басамжлан доромжлоостой. Кленда охинтойгоо гэрлүүг орох гэжэтэл байрных нь гадаа хідэн залуучууд Дамрыг дуурайн бичлэг хийж байгааг хараад ойн гутнаа. Тэгээ гэртээ ороо зургтаа асаатал Жеффри Дамар аавынхаа хамтаар Америкийн хамгийн том телевизийн сувгаар шууд нэвтрүүлэгт орж ивэл яах вэ? Ядж хахад энэ нэвтрүүлгийг нь бараг улс даяар үзэн Дамрын үгийг анхааралтай сонсож байхыг хараад Кленда ер нь л Жеффри Дамар бараг л од болоод байгааг ойлгон баян бизнесментэй уулзан Жеффри Дамрын эд тогшлыг газар булан устгуулж орхидог. Тэгэхгүй бол Жеффри Дамрын эд тогшил бараг дуудлага худалдаагаар зарагдах гээд байсан юм байна л да. Хаасайгүй л Жеффри Дамрыг шүтгчэд олноор нэмэгдэн хохирогчдын ар гэрийнхэнд улам л хэцүү болж байв. Телевизийн нэвтрүүлгээр орж өөрийнх нь тухай ном бестселлер болон улам их фэнтэй болсноо мэдсэн Дамарч өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж шоронд янз бүрийн хачин зан авир гаргаад эхэлдэг. Нэг өдөр шоронд Есүс Христийн ишлэл сонсоод сууж байх үеэр ард нь сууж исэн нөхөрөө хүзүүрүүнд хутгалсан ч Жеффри Дамар амьд гарч чаднаа. Маньхүнд захидлууд нь нэмэгдэн ирсээр бүр өөрийнх нь зурагтай шинэ жилийн дугтуунууд хүртэл зарагдаж байгааг мэдээд нэлээд баярлахаа. Хүмүүс Жеффриг Фредди Крюгер, Майкл Майерс гэд аимшигын кинонд гардаг алуурчдтай зүйрлэн чи бол үхшгүй мөнх энтергээд магтан шагширсаар. Жеффри Дамрын амьдардаг байсан 25 дахь удамжны Оксфорд орон сууцыг хотын захиргаанаас нураах шийдвэр гарсан бөгөөд нураасан суурин дээр Жеффри Дамрын хохирогчдод зориулан цэцэрлэг түрээлэн босгохын гинэ. Барилгыг нурааж байх үед Кленда Жеффри өрөөндөө цонхоор ширтэж байгаа хий зүйл харан дотор нь эвгүүцэл явчихна. Дүрсэлэгдэн 1977 он руу буцахва бид бүхэнд Висконсин мужийн бас нэгэн аимшиг далуурчин алдарт Джон Вейн Гейси харагданаа. 16-17 болов гэмээр нэг хүүг дагуулад гэрлүүг оронгоо маньхүү дундаа игээл өгч гин. Гэтэл удалгүй толгоо нэргээд явчихва нэг сэрсэн гарыг нь хүлцэн маньхүүг ухаан алдуулаад унаглаа.
уух юмд нь мансууруулах бодис хийдэг зэргийг харахад Жефритэй яг адилхан техник ашиглаж байгаа биз. Гэхдээ нэг ялгаатай нь тэр хохирогчдоо яргалж өвхийг нь харах асар дуртай байсан бөгөөд яг эцсийн мөчт нь алиалагчийн хувцас өмсөж яргалдаг байсан байгаа. Энэ нөхөрч бас Жефри Дамар шиг ижил хүссэн бөгөөд 33 залуу хүчиндэж амийг нь хөнөөсөн учраас тун удахгүй цаазаар авах гэж байгаа гэсэн мэдээ гарч байна. Жефри Дамар шорондоо Библийг судалж эхэлсэн ба Есүс Христэд итгэн дахин өөрхөн болон өөрчлөгдөж чадна гэсэн итгэлтэй болж эхэлж байна. Жефригийн гарын үсгийг авч дамлан зарах гэсэн хоригдлууд бүр дараалал үүсгэн бүгд л Жефт тал засж байгааг харсан Крисгийн хоригдол Жефригийн алдартай болж байгааг харан зөвүүнд хүрч өш санаа тэглэв бололтой. Крис шоронгийн номын санд орон Жефри Дамрын талаарх нийтлүүдийг олж уншаад алуусан залуусын дийлэх нь хар арьс залуус байсныг мэдээд бүржиг ууранд хүрээд явчлаа. Жеф Христийн шашинд гүн гүнзгий орон сүмийн номлогчтой хүртэл уулзан дотроо онгойтол бүх зүйлээ хэлэн Библийг уншиж эхэлснийхээ дараа хохирогчдын талаар байнга бодон нүглээ намжлан тэдний төлөө залбирч байгаагаа хэлдэг бөгөөд баптизм буюу ариун усанд орж дахин шинэ хүн болон мэдлэгийг хүсэж байгаагаа хэлдэг. Жефийн аав боломжтой гарбал хүүгээ эргэх ба Жеф Христийн шашинд орсноо хэлэн бүх зүйлийг шинээр эхэлж дахин муу зүйл хийхгүй гэдгээ аавдаа амладаг. За ингээд нөгөө алдар далуурчин Джон Вейн Гейсигийн цаазын ялыг гүйцээдэг өдөр Жефри Дамар баптизм хүртснээр шинэ хүн болох ба яг энэ үед тэнгэрт нарсаар хэрдэг ховор үзэгдэл тохиодг нь сонин. Гейси Дамар хоёрын нэг ялгаатай зүйл нь гэвэл Гейси өвхөн хөвтлээ би хүн алаагүй гэж гүрийсэн бол Дамар харин шуудал хэрэгэ үлээж мөрдөгч нарт цогцыг олоход тусалсан байдаг. Шинэ хүн болсон Жефри маань сайн дураараа шоронгийн дасгалын өрөөг цэвэрлж явах үеэр Жефриг үздэггүй нөгөө Крисгээд хоригдолч орж ирсэн ээ. Чи олон хар залуу гасан гэвэстэй. Одоо би чамааг ална гэж хэлээд Жефриг төмрөөр цохин унгах үед Жефригийн нүдэнд хохирогчдын царай зурсхийн өнгөрөх ба Жефри Дамар 34 наснда буюу шоронд орсноос хойш 2 жилийн дараа зэрлэгээр зодуулан амнасаа алдсан байдаг. Хэдий алуурчин ч гэсэн хүүгээ өнгөрснийг нь сонсоод муу аав нь ямар л олиг байх вэ? Сэтгэл санаа хямраад даралт нь ихсээд хизүүд нээх өөрхий. Жефри өнгөрсний дараа тархийг нь нар гэрийнхэнд нь буцаан олгох үеэр ээж нь болохоор тархийг нь судалгааны байгууллагад өгж судлуулна. Тэгж байж дахид Жефри шиг алуурчид гарч ирэхгүй. Гэгцүүл ярих бол харин аав нь хүүгийнхээ тархинд хүндэтгэлтэй хандан зүгээр шатаалгамаар байгаагаа айлгва. Шүүх энүүдад аавынхан талд шийдвэр гарган Жефри Дамрын тархийг шатаан үнсийг нь аавд нь өгнө. За тэгээд киноны маань төгсгөлд Жефри Дамрын хөрш Гленда Кливленд хуучин байрныхаа суурин дээр эртэл барилгын суур бах байдгаараа хохирогчдод зориулсан цэцэрлэг түрээлэн баригдаж эхлэегүй л байла. Энэ хүрээд монстр Жефри Дамар цуврал маань дуусч байна. Дамрын амьдарч исэн барилгын суурин дээр хохирогчдод зориулсан цэцэрлэг түрээлэн барина гэдээсэн да. Тэгээд тэрийгээ бол одоо уртл бариагүй тэр газар нь хов хосон байсаар л байгаа. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй өөр киногаараа уулзтлаа. Түр баяртай.